хараар бодчихвол хүүхдүүд арай намайг сүнс гэж шоолоод байх болов үү те. Өөрхөстэй үйл юм бол үүрээд явахаас яах вэ? За манай Бусан хотод суугаад консулын газраас 2 дахь жилдээ Монгол кино өдрүүд арга хэмжээг Бусан хотод зохион байгуулж байна. За энэхүү арга хэмжээг Бусан хотын Ханнарын соёлын сан болон Бусан хотын кино ордонтой хамтран одоо зохион байгуулж байна. Тэгэхээр Бусан хот бол ЮНЕСКОд бүртгэлтэй киноны бүтээлч хот дээр бүртгэлтэй газар байгаа. Тэгээ ийм хотод энэхүү одоо Монгол киногоо танилцуулах, Монгол улсаас сурталчлах ийм арга хэмжээг одоо зохион байгуулж байгаа нь би төвдөө хувьд бол нэр төрийн хэрэг. 저는 부산시 Өнөөдөр зохион байгуулагдсан Монголын кино фестивал амжилттай болсонд маш их баяртай байна. Монгол болон Солонгос, мөн Монгол болон Бусан хотын хоорондох харилцаа ингэж ойртож байсан удаа байгаа билүү гэж бодохоор харилцаа маань гүн бат бөх болж байна. Монголын кино наадам ийм өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь Монгол болон Солонгос, Монгол болон Бусан хотыг холбох гайхалтай арга зам гүүр болно гэдэгт итгэлтэй байна. Монгол 영화제를 Юуны түрүүнд Монгол кино наадам нээлттэй хийсэнд маш их баярлаж байна. Монгол улс дэлхий дээрх өв соёлоо хадгалж үлдсэн улс орн болохоор Монгол улсыг дэлхий дахин таниулах үнэхээр сайхан кино гэж бодож байна. Тийм учраас энэ нь Солонгос болон Бусан хотын үзэгчдэд Монгол улсыг киногоор дамжуулан ойлгох сайхан боломж учраас энэ нь маш том ач холбогдолтой гэж бодож байна. 큰 의미라고 생각합니다. Бид хоёр газар даахгүй нүгэлтэн болоод байна. Чаргагийн кино маань яг энэ Mongolian Films Day-ийн хамгийн ихний буюу нээлтийн кино болсон. Яалтчгүй маш юу яаж жоохон санаа зовж байсан. Яагаад гэвэл манай Монголын уламжлалт үг хэллэгөө тэр дундаа бидний одоогийн өнөөгийн монголчууд залуу үеийнхэн бол тэр тусмаа баг хэлхээ болчихсон. Тийм харилцааны арай диалогууд болон гүг үндэгийн утга санаа цаагаар аягүй том философиг агуулсан кино байдаг. Тэгээд кино дуусны дараа харин маш их баярлсан. Яагаад гэвэл бид нар адилхан л нэг дэлхийд амьдардаг, адилхан л үр хөвгттэй ээж аав хүмүүс тэр утгаараа ч юм уу манай тэнд ирсэн Солонгос үзэгчдэд үнэхээр хүрсэн. Тэр хэд ингээд одоо нэг самсаа шархирна гэдэг шигтэй самсаа шархирлаа, үйллээ. Сэтгэл маш их хөдлөө гэсэн тэр комментууд нь л бидний хувьд бол хамгийн том аз жаргал байлаа. Хамгийн амтан тамда жаргалтай гэж үг байдаг хаа. Соёл иргэншлээс холдож эзэн байгалийн иршээд орвоо. Урагшаа. Busаны болон Монголын иргэдтэйгээ хайр газар уулзаад киногоор уулзаад явж байгаад бол их баяртай байна. Бусан гэдэг бол өөрөө Азийн хамгийн том киноны хот, хамгийн том наадмыг зохион байгуулдаг. Нэг хамгийн гайхалтай санагдсан юм гэх юм бол Busаны өөр ард иргэд байлаа. Эднэрийн одоо кино үзэх соёл гэж ямар агуу өндөр түвшинд хүрсэн байдаг юм бэ? Киног яаж уншиж, мэдэрч. Тэгээ бид нар ч нөгөө киноныхаа араас нөгөө нэг тэр үзэгчдтэйгээ юм шууд юм халуун дотн уулзалт хийсэн болохоор тэрийг бол үнэхээр гайхалтай мэдэрлээ. Нэг сонирхолтой юм гэх юм бол одоо ингээд заал дүүрэн үзэгчд сууж байгаа мөртлөө нэг ч хүн байхгүй юм шиг тэгэж чимээ аниргөө дотгошоогоо чимээлж хоорондоо цуг ирсэн хүмүүс байсан ч гэсэн ямар ч харьцаа үүсэхгүйгээр ингэж төвлөрч киног үзэж чаддаг юм. Яг ингээд номын сан сууж байгаа хүмүүс шиг хууц сэргүүлээд ингээд кино үзэж байгаа юм шиг тийм аниргөө ингэж үздэг юм байна. Тэгээ Монголын киног бол үнэхээр халуун дотноор хүлээж авлаа, ойлгож хүлээж авлаа. Тэгээ энд бол бас уран бүтээлчийнхээ хувьд бол их баяртай байна. Манай энд чинь өвлийн цагт бурхан эзгүй газар. Би юу цанахгүй.
Хай. Сайн ав юм аа. Сүүлийн үед сайн аавыг дөрөвтэй хийж чадахгүй байна. $366 дахь өдргээд уран сайхны киногоор 2 дахь удаага Бусан хот тулж Монгол кино өдрөлтөд оролцлоо. Тэгээд энтхийн үзэгчд болон кино шүүмжлэгчд маш одоо гоё өргөн хүлээж авлаа. Айгуу сэтгэл өндөр байна. Ер нь энтхийн кино ордон гэх юм бол марг одоо 50 жилийн түүхтэй юм кино ордон, кино холбоо гэх юм одоо байдаг юм байна. Манай одоо кино урлагийн зөвлөмж байгуулагдаад 3 жил болж байгаа тийм. Гэхдээ 3 жилийн хугацаанд 2 дахь жилдээ Бусан хотод ийм Монгол кино өдрөлтөд зохион байгуулж байгаа. Олон газартай хамтарч ажиллах тийм. Олон бүтээлийг ерөнхийдөө бол гадагш одоо өөр орны үзэгчд хүргэх тал дээр ерөнхийдөө маш олон одоо их одоо хамтарч ажиллах байх гэж одоо ерөнхийдөө бол бодож байна. Маш гоё яриа өрнүүллээ. Тэгээд энд байгаа хүмүүс манай монголоор заавал зочлоорой. Гэхдээ нэг биш 4 удаа зочлоорой. 4 үлрэлт нь 4 удаа очиорой. Чи хотоос явах гуйлаг шүү дээ. Хаашаа явах вэ? Баянгар. Галоцсон тийм. His family decided to leave the hustle and bustle of the big city and move to the countryside to raise livestock. Монголыг зурчлах кино өдрөлөг буюу Бусаны консул мөн Ханаараа сан Монголын кино урлагийн зөвлөлөөс хамтран хийж байгаа Монголыг зурчлах өдөр маань үнэхээр амжилттай сайхан болж өндөрлөлөө. Тэгээд бидний мөнхөө кино маань амжилттай нээлттэй хийж үзэгчдийн алуун алга ташлтанд доор маш сайхан сэтгэлдлийг хүлээж аваад бидний хувьд бол маш их баяртай байна. За том дэлгэцээр өөрсдөө харах ямар байсан бэ? Амар гоё байсан. Гэхдээ тэр нөгөө киногоо харсан чи хөдөө шууд очимоор санагдаад. Хөдөөрөөгөө шууд очимоор санагдаадсан аа. Хөдөө явмаар санагдсан Аха. Аяаршиж байгаа энэ үед бол бидний ондоошиж дангаашиж үлдэх ганц зүйл бол бидний өв соёл, бидний түүх тий. Тэгээд үнэхээр бид нар Монгол улс их орноороо өвгдөөсөрөө үнэхээр бахархах сэтгэл төрж байлаа. Кино маань болохоор нөгөө яг баримтат докюментари гэдгээр нөгөө бусад 3 киноноос илүү ялгаатай онцлогтой байлаа. Тэгээд нөгөө баримтат учраас одоо яг л байгаа боддороо байсан нь үзэгчдэд бүр илүү их таалагдсан те. Тэгээ ярилцлага дээр ч гэсэн хүмүүсүүд хэлжсэн яг ингээд боддороо маш энгийн байгаа нь илүү гоё санагдлаа гэж хэлжсэн. During this time, Munho has grown closer to the nomadic lifestyle and culture, which has existed for thousands of years. He has also gradually adapted to the harsh climate of the 4 seasons. 몽골의 너무 아름다운 모습. Үнэхээр сайхан бүтээл үзлээ. Манай Солонгост Монгол улс шиг ийм үзэсгэлэнтэй хээр тал байхгүй учраас Монголын бас нэгэн онцлог үзэсгэлэнт хээр тал тэнгэр байгалийн үзэсгэлэнт хослолыг харах сайхан байлаа. Манай улсын хувьд төрөлтийн хэмжээ бага байгаа энэ нөхцөлд Монголын хээр талд гэр бүлээрээ 4 хүүтэйгээ амьдарч байгааг нь харахад үнэхээр сайхан байлаа. Хүний бүтээж байгаа бүтээл байгаль их дэлхийтэйгээ хамт байхдаа маш сайн зохицдог. Энэ утгаараа манай улс болон бусад хүн төрлөختөнд маш чухал ач холбогдолтой гэж бодож байна. Бусад орны хүмүүс бас үзвэл сайхан санагдлаа. Найруулагч болон жүжигчдтэй үнэхээр мундаг бүтээл байлаа гэж хэлмээр байна. Хүүхдүүд ч мөн үнэхээр сайн байсан. Ийм киног цаашдаа илүү хийгээсэй гэж хүсэж байна. Мөн манай орны хүмүүс Монголын хээр талд Монгол хүмүүстэй хамтдаа уран бүтээл хийвэл сайхан юм гэж бодогдож байна. 하는 프로그램도 같이 만들어가면 아주 좋을 것 같아요. Монгол хүмүүсийн амьдарч байгаа дүр төрх болон гэр бүлийн хүмүүс хамтдаа олон зүйлийн ард гарч илүү дотн болж байгааг харахад үнэхээр сайхан байлаа. Мөн үзэсгэлэнтэй байгалийнхангаа би ч гэсэн ингэж явмаар санагдсан. Монголчуудын үндэсний хэв маяг амьдарч ирсэн арга барилыг үзэхэд үнэхээр таатай сэтгэл төрүүлж байна. Мөнхөө гэдэг кино үзлээ. Тэгээд яг ажиллаад хараад ирэх боломжтой хамгийн сүүлийн кинонд хараад үнэхээр гоё кинонд таарсан гэж бодож байна. Тэгээд яг тэгвэл яг эх орныхоо ингээд одоо эх орныхоо уур амьсгал одоо
эх орны үзэсгэлэн байгалийн үзэсгэлэн үзүүлсэн одоо айгу гоё кино байж таарад үнээр би яг ингээ өөрөө хөдөө нутгаа ингээд бидэрсэн багтаас ингээ хөдөө явж байсан. Яг тэр үеийг бодогдуулсан үнэхээр гоё кино энэ. Киноны турш маш их огшиж үзлээ. Тэгээд яагаад гэвэл Монгол хүн ялангуяа ингээд хүний нутагтайгаа гадаад хүмүүст бол Монголын өв соёлын тухай кино үзэхэд маш их үнцэнтэй санагддаг. Тэгээд кинон дунд маань бас нэг тийм мөрт байсан. Үр хүүхдүүдтэй эд зүйл өвлүүлэхээс илүүтэйгээр үнэт зүйл өвлүүлэхийг хүсдэгэ гэсэн. Тэр бол маш их сэтгэл төрүүлж чадсан. Үнэхээр бид бүхэн бас Монгол гэдэг энэ үн цэнэ бас хадгалан өвлөн цаашдаа авч яваасай гэсэн чинь сэтгэлийн тийм хүслийг маань бас тэр мөртөөр харуулсан юм болоо да гэсэн бодол төрлөө. Одоо нүүдлийн соёл маань ингээд бас жил ирэх тусам ингээд баг зэрэг ингээд алдагдж байгаа. Тэгээд энийг одоо ингээд энд байгаа хүмүүст ч гэсэндээ тэгээ бас Монголыг зорж байгаа олон гадаадуудад ч гэсэндээ бас Монголын яг ийм байгаль энэ соёлыг бас харуулж өгсөн их сайхан кино болсон байна. Бид буцаж байна. Манай гэр бүлээрээ бид Авэстэй хайртай. Бид их хатнаатай. Бид хоттой. Баримт кино гэдэг бол маш их цаг хугацаа зарцуулдаг уран бүтээл байдаг. За тэгээд хамтран оролцсон одоо аимшиг киноны төрөл, уянгийн драм, мелодрам гэдэг баримт киног 4 төрлөөр оролцсон. Цуг орсон уран бүтээлчтэй бас хамтран оролцож байгаа үзэгчдэд маш айгуу сайхан хүлээж авсан. За тэгээд хамтран оролцсон бүх уран бүтээлчдэд баярлалаа. Монголын кино урлагийн зөвлөлийн үндсэн чиг үүрэг бол мэдээж залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллах, за өөрсдийн Монголын уран бүтээлчдийн киног олон улсад гаргах зорилготой. Яг энэ чигийн үүргийнхаа хүрээнд бид бүхэн бол энэ жил одоо 2 дахь удаага Бусан хоттой киногаа үзүүлээ. Түрүү жил бол бид бүхэн бол 4 төрлийн киног 4 киног бас Солонгосын иргэдэд үзүүлсэн кино театрт. Энэ жилийн үед бас бид бүхэн киноныхаа цар хүрээг өргөжүүлж баримтат кино, аимшигын кино, одоо мелодрам кино гэх зэргээр ингээд төрөл жанрыг энэ 4 өөр киног бас үзэгчдэд үзүүллээ. Дараачийн удаадаа бол бид бүхэн Монгол уран бүтээлчдийн киног бол Бусан хотын кино театрт бол энэ түгэлт хийх зорилготой байна. Busаны International Film Festival мөн зундаа болохоор одоо International Short Film Festival гэх зэрэг одоо арга хэмжээнүүд зохион байгуулагдж байдаг. За үүнийгээ дагаад бол Бусан хотод бол олон улсын бусад дэлхийн улс орнууд өөрсдийнхөө киног таниулах арга хэмжээнүүд энэ жилүүдэд бол одоо өнгөрсөн хугацаанд байнга зохион байгуулагдаж байсан. Энэ бол өөрөө эдийн засаг юм. Энэ маань өөрөө үйлдвэрлэл юм гэдгийг Солонгос улс өөрөө харуулж байна. Өөрөөр хэлбэл киногоо дэлхийн зах зээлд гаргаж үүнийг эдийн засаг болгож эргэлтэнд оруулж ирж байгаа юм. Тэгэхээр энэ зах зээл донд Монгол улс яагаад байж болохгүй юм бэ гэдэг санаа төрж тэгээд үүнийг одоо хэрэгжүүлэхийн тулд энэ Монголын кино өдрүүд арга хэмжээг зохион байгуулах ажилд орсон. За эхний удаад нь бол 2024 онд зохион байгуулагдаад анх удаага Busаны үзэгчдэд зөвхөн Busаны гэлтгүй Солонгос улсын үзэгчдэд энэ кино бол танилцуулагдлаа. Хоёр дахь удаагийн энэ арга хэмжээний үр дүнд манай энэ кино наадамд оролцохоор ирсэн 4 кино маань одоо Солонгосын зах зээлд борлуулагдахаар боллоо. Тэгэхээр энэ бол Busаны Кослын газраас зохион байгуулсан энэ арга хэмжээний үр дүн гэж харж байгаа. Манай Монгол кино бол өрсөлдөх чадвар байна. Энэ одоо олон сая хүн амтай зах зээлд одоо гарах боломж бас байна. Үсээ хараар бодчихвол хүүхдүүд арай намайг сүнсгээ шоолоод байх болов үү те. Үрхэс төвөл юм бол үрээд явахаас яах вэ?